Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр та бүхэндээ танилцуулахаар уламжлалтын эхэмч доктор Нансалмаа эмчигээ урьж авчирсан байна. Тэгээд өнөөдөр Нансалмаа эмчтайгаа эрүүл зөв хоолтын талаар ярилцсан. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урилсан өрн оролцуулж байгаа та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. За орчин үед сүүлийн үед бид нар эрүүл зөв хоолтын талаар нэлээ их ярьдаг болсон. Тэгсэн мөртлөө яг ямар хоолыг эрүүл хоол вэ? Ямар одоо хоол идснээрээ бид нар зөв байх вэ? Тэ эрүүл ад жаргалтай байх вэ гэдэг талаар тэр болгон одоо сайн мэдэхгүй. За хүн бол эрүүл ад жаргалтай байхын тулд нэг тийм эрүүл зөв хооллох ёстой, зөв дасгал хөдөлгөөн хийх ёстой, тэ эрэгт одоо зөв бодолтой байх ёстой. За мөн одоо эрүүл одоо амьдралын хөвшил буюу зөв амрах ёстой гэж яриад байгаа. Тэгвэл өнөөдөр хоёулаа эрүүл зөв хоолтын талаар дэлгэрэнгүй одоо бас ярилцъя. За Нансалмаа эмчийн хувьд бол яг докторийнхаа ажлыг ямар сэдвээр хийсэн бэлээ? Яг зохицуулах үйлчилгээтэй хоол хүнс буюу хүн өөрийнхөө онцлог тохирсон хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй юм аа. Энэ нь бол шинжлэх ухааны үндэслэлтэй хоолт байдаг юм аа гэсэн. Тэгэхээр тэр сэдв миний анхаарлыг нэлээх татсан. Тэгээд яг одоо хүн хоол идэхээр ямар одоо процесс хүний биед явагддгийг яг хоол идэх одоо ямар шаардлагатай юм гэдэг талаар хамгийн түрүүнд ярьсан зүг баг тий. За хоолыг ямар зорилгоор ямар үр дүн гаргаж авах гэж бидний одоо хоол идэж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр хоолноос бид нар энерги гаргаж авах гэж л хэлдэг. За энерги гэдэг зүйл нь юу ах вэ гэхээр нэгдүгээр дулааны энерги. Бидний бие махбодод явж байгаа биологийн процессыг зөв явуулахын тулд бидний бие махбод 37 градусын дулааны энерги үүсдэг байх хэрэгтэй. Нэгдүгээрт энэ энергийг үүсгэх зорилгоор хоолыг идэнэ. Хоёрдугаарт бидний 50 тэрлион эсийн биологийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулсан биологийн энергийг гаргаж авахд л оршдог. Тэгвэл яг одоо орчин үед хэлээд байгаа тэгвэл зөв хооллолт гэж яг юу юм бол? За зөв хоолт гэж юу хэлээд байна вэ гэхээр нотлогоонд суурилсан шинжлэх ухааны онол үзэл баримтлал дээр тулгуурласан хоол хүнсийг хүн сонгон идж байгаа нь л зөв хоолт гэж. Тэгэхээр нөгөө зөв хоолт гэдэг ингээ ярихаар миний бодлоор бол би тэгж боддгийн хүн за одоо бид нар ч ингээл гадаадын соёл нөгөө хооллох соёлыг ингээл Монголд нэвтрүүлэл сүүлийн үед нэлээ одоо ингээ тэ хооллох соёлыг бол янз янзаар судлаад байна л да. Тэгэхээр монгол хүн яг өнөөдөр энэ этхийгийн ч юм уу, Америкийн ч юм уу, тэ Оросын ч юм уу, одоо Хятадын ч юм уу хоолны соёлыг бид нар шууд нэвтрүүлээд хоол хүнсэндээ оруулах нь зөв зүйтэй байдаг юм уу гэхээр бас яг тэр өрөөсгөл ойлголт юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр монгол хүн бол яг энэ монгол орныхоо уур амьсгал, тэ амьдралын нөхцөлд тохирсон тэр хоол хүнсийг хэрэглэх нь бол хамгийн одоо оновчтой юм байна. Яг тэгэхээр бидний өвөг дээдс бол хэдэн мянган жилийн турш тэрийг бол бүр судлаад тэ энэ болдог, энэ болдгоо гэдэг талаар бол бидэрт бүр өв уламжлалаад ингээд аваад ирсэн байгаа. Тэгэхээр нөгөө уламжлалтын ангаах ухааны одоо манай эмч ч өөр яг суур мэрэгчлэн уламжлалтын ангаах ухааны их эмч гэж байгаа тийм. Тэгэхээр нөгөө хий шар бадгана гэж яриад явна. Нөгөө насны одоо жишээлбэл хэдэн настай үед бол ямар хоол хэрэглэх үү, ямар хүнс хэрэглэх үү тэр нь тохиромжтой, зохимжтой гэдэг талаар бол та нэлээд судалгаа хийсэн байсан тийм. Тэгэхээр яг тэр талаар бас сонирхож асуумаар санагдаж байна. Энэ дээр нэг зүйлийг бас тодруулаад хэлье. Улс орон болгон яг үгээр газар нутгийнхаа онцлог тохироод өөр гэсэн хооллолтын үндсэн онолтой байдаг. За Монголын уламжлалт ангаах ухаан гэж байна тийм ээ. Энд бол монголчууд яг үгээр жилийн 4 улиралдаа зохицуулан хоол хүнсээ хэрэглэдэг. Ийм хоолныхоо боловсруулах технологийн өвөрмөц онцлог. За Хятадын ангаах ухаан бол яг ин янгийн онолдоо суурилсан хоол хүнсийг хэрэглэдэг. За энтхийг төвдөөс уламжлалт ангаах ухаан бол яг хий шар одгоны онолдоо тулгуурласан хоол хүнсийг хэрэглэдэг. За 5 махбодын онолд суурилсан хооллолт гэж байна. Арга билгийн онолд суурилсан хооллолт гэж байна. За монголчуудын хувьд бол яг үгээр жилийн 4 улиралтай учраас яг үгээр жилийн 4 улиралдаа
зохицуулж, дасан зохицуулах маягаар хоол хүнсээ хэрэгэлдэг л ийм л онцлогт. За дээрээс нэмээд наслалтынхаа онцлогт тийм ээ. 0-16 насны хүмүүс бол яг хүүхдүүд өсөж байдаг. Тийм учраас өсөлтийг дэмжсэн хоол хүнсийг хэрэглэж явах хэрэгтэй. Энд нь ямар хоол хүнсүүд байх вэ гэхээр нэгдүгээрт уургалаг хоол хүнс байх хэрэгтэй. Хоёрдугаарт өсөлтийн гол хүчин зүйл болох нэг зүйл байдаг. Гормоны нийлэгжилтийг дэмждэг хоол хүнс байх хэрэгтэй. Энэ ямар хоол хүнс байх вэ гэхээр өөх тосоор баялаг хоол хүнсийг хүүхдэд өсвөр насны хүүхдүүдэд илүү бас зохицуулж хэрэгжилжээж эртэлэг шинжээ хадгалсан ийм хүүхдүүд бий болох. За тосны бодисуудаас яагаад бидний хэрэгэлсэн тосны бодисуудаас андрогены гормонууд болон эстрогены гормонууд нийлэгдчихэдэг. Тийм учраас төгс эмэгтэйлэх хүүхдүүд бий болох, төгс эрэгтэйлэх хүүхдүүд бий болохын үндэс нь бол хоол хүнсэнд агуулгадж байгаа тосны бодисын агууламжууд гол үүрэг гүйцэтгэдэг. 0-16 наснд бол бадганы өвөрмөс чанартай хүүхдүүд. Энэ нь яагаад бадган хүүхэд наснд шороо усан махбодтой аливаа зүйлийг өсөж үржихийн үндэс суурь нь бий болдог. За 0-аас 16-аас 72 нас бол уламжлалынхаа эдэр залуу насны хүмүүс гэж авч үздэг. Энэ наснд бол өөрийнхөө эд одоо ажиллах үедээ тохирсон, хүсэл сонирхолдоо тохирсон, өөрийнхөө эрч хүчийг нэмэгдүүлсэн хоол хүнсийг энэ наснда хэрэглүүлэх зохимжтой байна. Харин 72-оос дээш насны хүмүүсийг хөвшин хүмүүс гэж хэлж байгаа. Энэ хүмүүст бол бие махбодоо шимжүүлэх, бие махбодоо шимтэй тийм хоол хүнсийг хэрэглэвэл илүү зөв. Нүнжигтэй хоол хүнс гэж. Нүнжигтэй хоол хүнс гэж хэлж байна. За яг өнөөдөр бол ингээд ажиглаад ингээ харж байхад шууд одоо энэтхэгийн хоолны соёлыг Монгол нэвтрүүлэл оруулаад ирж байна. Аюурведийн хоолны гэлтэй хоолны одоо соёлыг ингээл дэлгэрүүлээл тэ ингээд оруулаад энэ маань өөрөө яг монгол хүний бие махбодод зохицох зохимж нь тийм сайн биш. Тэнгүүт одоо ядын нөгөө уламжлалаа эвдээд те яг тэр хоолны соёлыг ингээ оруулаад ирэхээр хүний бие махбодод нөгөө өвчлөх ч юм уу тэгээ эсрэгээрээ ийм сөрөг ийм үйл явц явагдчихэдэг. Энэ тал дээр энэ яг хөө гадны хоолны соёл гэхээ өмнө нэг зүйлээр хүн өсвөр наснда тийм ээ ба хүү ихийн сүнээсээ гараад дараагийн 2 дахь шатны хоолт гэж орж ирнэ шүү дээ тийм ээ. Энэ үедээ ямар хоол хүнсийг анх хэрэглэж байсан тэр хоол хүнсээ илүү давуу шингээдэг, тэр хоол хүнснээсээ илүү шим тэжээлийн бодисоо авдаг ийм дархлаа хүний бие махбодод тогтцсон байдаг. Ингээд ирэхлээр яг үгээр өөрийн хэрэглэж дадсан хоол хүнсээ хэрэглэвэл тухайн хүнд илүү зохимжтой. Тэгэхээр гадны хоол хүнсийг оруулж ирээд идэж хэрэглэн бие махбод өөрөө дасан зогсох гэж бас тодорхой хугацааг авдаг. Ингээд хэр дасан зогсох нь вэ гэдг нь бас сони асуудал гарч ирж штэ тийм ээ. Дадсан хоолоо идэх үү? Шин ахаад нэг хоолд өөрийнхөө бие махбодыг дадуулах уу, тасах уу гэдэг чинь бас тодорхой хугацаа орно. Нэг хэсэг хүмүүс бол дасж байна, нэг хэсэг хүмүүс бол бас дасаж дадаж өгөхгүй ийм аюултай байдал. Яг саяны нөгөө эмчийн ярьсан дээр нэг саяхан нэг тийм одоо ч яригадаад л байгаа. Одоо жишээлбэл хүн хүүхдтэй бантан өгөх ёсгүй. Тэ бантан болвол муу, илгэнд одоо муу байдаг гэдэргээл ингээл нэг хэсэг яригдчихсэн. За тэгэхээр яг тэр маань өөрөө одоо яг саяны эмчийн ярьснаас зөрөөд байгаа байхгүй. Одоо жишээлбэл бид нар бол бантан идчихэл өссөн хүмүүс те. Гэтэл яад өнөөдөр бантан маань муу хоол болоод явчихж байгаа. Энэ дээр бол муу хоол, сайн хоол гэж юу байх ёсгүй. Тухайн хүнд хэр тохирж байвал яг сайн хоол. Тухайн хоол хүнсээс хүн бие махбодоо шимжүүлж чаддаг, энерги их болго авч чадаж байвал тэр сайн хоол. Үнэхээр одоо өнөөдөр хамгийн сайн хоол гэдэг байгаа боловч тэр хоол хүнсийг бие махбод шингээж чадахгүй бол тэр муу хүнс болно шүү дээ. Тэгэхээр зэрэг сайн муу гэж юмд ингээ ялгаатай хандах нь бол буруу байна. Харин тухайн хоол хүнснээс энерги их болго авч чадж байвал бантан байсан жижигхэн өөр гадны хоолууд байсан ч бас бүдэрвэл сайн хоолууд болоод байна. Одоо орчин үеид чинь нэг тархалтын асуудал нийгмээрээ тий бүр Монголд ч гэхгүй дэлхийн нийтээр ийм асуудалтай байгаа даа. Тэгэхээр
Таргалтын эсрэг гэл инхээр нөө эрүүл зүй хооллно гэл яг л энэ асуудал чинь яригдаад явж байгаа тийм. Яг ямар одоо хүнсүүдийг идэхээр илүү их таргалаад байгаа. За би сүүлд бол Японы эрдэмтний гаргасан нэг номыг уншижсэн. Тэрэн дээр бол сахараас бол хүнийг маш их одоо таргалуулдаг. Тэгэхээр одоо турах гэж байгаа хүн болвол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэд ингээд бичсэн байсан. За энэ дээр бол нэгдүгээрт хоолнд одоо бид нар ямар нэгэн дүгнэлт өгөхөөс өмнө өөртөө дүгнэлт өгөх хэрэгтэй. Үнэхээр миний бие махбод яаж яана бодис солилцооны эрчим байна. Юунаас болоод ингээд удаашраад таргалах хэлбэр рүүгээ шилжээд байна уу? Яагаад би ингээд маш хурдан тураад байна уу? Яагаад би ингээд нэг доктортой хэмжээнд байгаад байна уу гэдгийг хүн мэдэх ёстой. Тэгэхээр зэрэг хоол хүнсэнд дагуулгадж байгаа тосны бодисууд бидний бие махбодын эсийн мембраны бүтцийг бий болгож байна. Тэгэхээр эсийн мембраны бүтэц шингэрэх тусмаа бодис солилцооны эрчим хурдан турдаг. Тэр хүнд таргалах зөвөр байхгүй болох нь шүү дээ. Харин эсрэгээрээ бид нар хоол хүнсэнд хансан тосны хүчил ихээр агуулсан тийм ээ царцдаг тоснууд гэсэн үг шүү дээ. За өхрийн махч гэдэг юм уу, хоньны махч гэдэг юм уу илүү хэрэглэх юм бол бидний бие махбодыг яадаг вэ? Тийм эсийн мембраныг хансан тосны хүчил давмгайлсан хатуу төлөв рүү шилжүүлж идэг. Ингэхлээрээ бидний бие махбод яах нь бодис солилцооны эрчим удаашраад ирчихдэг. Тэгэхээр одоо таргалах шинжүүд илэрхэнэ шүү дээ. Тэгэхээр өнөөдөр сахар хэрэглэх нь үү, өөх тос хэрэглэх нь үү, уураг хэрэглэх нь үү гэхээс өмнө бид яах вэ? Өөрийгөө таних хэрэгтэй. Бидний бодис солилцооны эрчим ямар байна гэдгийг. Өөрийгөө яаж таних вэ? За тэр өөрийгөө таних олон арга байна. Бие махбодын төвшөнд хоёлоо ярьж штэ хоолыг хэрэглэснээр энийг ямар бий болох вэ? Одоо амархан аргууд байна. Биеийн жингийн индексээс хөгөөд өөрийгөө таньж болж байна. За биеийн дулаанаа хэмжээд өөрийгөө таньж болж энгийн аргууд бол. Тэгээд нарийн аргууд бас байна л да. Одоо жишээлбэл зарим хүмүүс ингээл бүр тэ турах хүсэл ирмэлцэлтэй байгаа л байдаг. Тэгсэн мөртлөө хүмүүс ярьдаг штэ. Би ингээ ус уусан байсан ч гэсэн ингээд таргалах юм аа. Ямар онцлогтой юм бэ гэж бүр тэгж асуудаг шүү дээ. Тэгэхээр хүн болгоны нөгөө шинж чанар өөр байгаа. Хий шар бадганыхаа шинж чанарт тохирсон тэр хооллолтууд ондоо байдаг. Тэрэн дээр юм чинь нэг тодорхой. Одоо жишээлбэл хий биетэй хүн харахад бид нар шууд ингээд тэр хүнийг оншилчиж болно. За шарын төлөвийн хүн, нөгөө бадганы төрлийн хүн тэднүүсийн бас хооллолтууд одоо шинж чанарын онцлогийг хилээд өгчл илүү гоё сонирхолтой санагдчихна. За энэ хүнийхээ өрмөц чанараас хамаарат хооллолтууд нь өөр байх хэвээр. За гуруулаа одоо ингээд гурван өөр хүн байна шүү дээ. Ингээд харахад энэ гурван хүнд одоо заашгүй шаардлагатай энэ хийсэн хоолноос идэх ёстой гэдэг одоо шаардлага байж болно шүү дээ. Тэгэхээр яг уу одоо тэр хүн маань яг уу энэ аяга дүүрэн хоолыг идэх ёстой. Ихээр идэх нь шүү дээ тийм ээ. За нэг хэсэг хүмүүс нь та одоо хичээлбэл ингэх юм бол энэ аягаар тал хоолыг идэх хэрэгтэй. Би бол одоо яг үхээр тэрний бага хэмжээ. Ингээд хэмжээнээс хамаарат өөр байж болно. За нэгдүгээрт, хоёрдугаарт хоолныхоо найрлагыг нь өөрчилж болно. За бид нар бууз гэдэг хоолыг идлээ гэж бодъё л доо. Гэх юм бол одоо яг буузыг одоо махыг өөрчилж байна бид нар. Хий өрмөц чанартай хүмүүс бол хоньны махаараа тэр буузыг хийчихнэ. За шарын өрмөц чанартай хүн бол одоо үхрийн махаар хийсэн буузаа идэг чинь. За бадганы өрмөц чанартай хүн байх юм бол адууны махаар ч юм уу, заасны махаар хийсэн. Цаашлаад одоо араатны махаар хийсэн буузыг идэх юм бол илүү тохиромжтой. За ингээд хоолныхоо найрлагаас нь хэдүүлээ хамаарад өөрчилж болох, тохируулж хэрэгжилж болж байна. Хэмжээгээ тохируулж идэж болж. Ийм л хоёр онцлог. Ер нь энийг ингээд баримтлаад сурчих юм бол энэ бол зөв хоолт гэж би. Одоо жишээлбэл хий биетэй хүн гэхээр ер нь их таргалдаггүй те туранхаа байдаг. За сэтгэл зүйн хувьд юм хөнгөн чанарын хүмүүс байдаг шүү дээ. Хувьсамтгай те. Тэр хүмүүс маань өөрөө нэмжигтэй хоол хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Ер нь бол халуун төрлийн хоол илүү хэрэглүүл зохимжтой гэсэн үг. Тийм үү? Энэ дээр бол уламжлалт хангах ухаанд юу гэж хэлдэг вэ гэхээр бүлээн тослог чанартай хоол хүнсийг хийн хүмүүст хэрэглээрэй гэдэг. Энэ бүлээн тослог чанартай хоол хүнсэндээ юу ордоггүй гэхлээр
миний түрүүний ярьлаа шүү дээ. Одоо монголчуудын хувьд мах илүү хэрэгэлдэг хүмүүс байх юм бол одоо хоньны мах илүү хэрэглэдэг. Дахианы мах. За тэгээд дээрэс нь шар тус. Сүү. За жимсний туслах чанартай хоол хүнсүүдийг хэрэгжилж хүний бие махбодод ороод энерги, биологийн энерги болон дулааны энерги болж хувирч чаддаг ийм хоол хүнс гэдэг. За шарын өрмөж чанартай хүмүүс гэж гарч байна тийм ээ. Шарынх чинь одоо ер нь яг бие хэлбэрийн хувьд арай дундаж тий. Дундаж. Тэгээд ингээд ходоод их өвдөмтгөө байдаг. Нөгөө цээж их хорсдог. За тэгээд бас нөгөө уурлах юм бол нэлээ огцон уурладаг гэдэргээд бас байдаг. Шинжүүд нь бас байгаад байдаг тий. Энэ хүмүүс өөрөө ямар чанартай гэхээр ийм халуун хурц чанартай юм хүмүүс байдаг. Өөрөө. Тэгэхээр энэний эсрэг бид нар ямар хоол хүнс хэрэглэх вэ гэхээр хүйтэн сэрүүн чанартай хоол хүнс хэрэглэх гэсэн. Хүйтэн сэрүүн чанартай хоол хүнсэнд юу ордог вэ гэхээр одоо түрүүний миний ярьсан шүү дээ тийм ээ. Хоол хүнсээ идэхдээ ядч халуунаар нь ерөөсөө огт идэхгүй. Ер нь бүлээнээр нь тийм бүлээнээс доошо градус нь багасгаж идэх гэсэн. За хэмжээг нь бол одоо яг нэг өөртөө тохирсон хэтрүүлэн хэрэгжилж ерөөсөө болохгүй. Бас хэтэрхээ багтуулж болохгүй ийм хоол хүнс гэдэг нь. За ямар хүнсийг тухайлбал гэсэн үг шүү дээ. Нэрлэх юм бол өргөн хэрэгэлдэг одоо сүүний төрлүүдээс юуны хөр ямааны сүү байж болж, гүүний сүү байж болж, ингэний сүү. Сэрүүн чанарын. Эдгээр яг үгээр ерөөсөө эсэлдэлтийн процессд ороогүй сүүнүүд гэсэн үг. Ийм хоол хүнс. За дээрэс нь нэмээд махны зүйлүүдээс гэсэн үг шүү дээ тийм. Үхрийн мах хэрэгжилж болж байна, ямааны мах тийм. Одоо өргөн хэрэгэлдэг махнуудаас л нэрлээд байна л да. Эдгээрийг хэрэгжилж байна. За тэгэхээр нөгөө бадхан маань үлдчихэж шүү дээ тий. Ер нь их таргалах дуртай. Тэгээд ингээд нөгөө зан характерын хувьд их удаан, тайван, тогтун ийм хүмүүс байгаад байдаг. За бадганы өрмөж чанартай хүмүүсийг бол ийм тайван уужуу, батлаг, мохдог бэлэг чанартай хүмүүс гэж хэлдэг. Юмд их улсууртай ханддаг. Эдгээр хүмүүс өөрөө яах вэ гэхээр бие махбод нь их юм эдсэн юм хуримтлуулад идэх хүмүүс аахгүй. Хуримтлуулад гадагш нь ер нь ийм дулаан болгоод сарниулгүй хүмүүс байдаг. Энэ бодис солилцооны эрчим нь удаашрсан хүмүүс. Эдгээр хүмүүс ямар хоол хүнсийг хэрэглэх вэ гэхлээр нэгдүгээрт одоо хоол хүнсийг халуун бүлээн уламжлалт хангах ухаанд бол халуун хурц чанартай хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Халуун хурц чанартай хоол хүнсэнд одоо юу байх вэ гэхлээр одоо ингээл цахаас амархан хэлж болж штэ тийм ээ. Адууны мах. Загсны мах. За махны зүйлүүдээс. За сүүний зүйлүүдээс яах вэ гэхээр дандаа нэг эсгэж хэрэгэл Монголын уламжлалт хангах ухааны хоол хүнсийг боловсруулах технологи нь бас их байж их давуу хөгжиж ирсэн. Тэрүүний ингэний сүүг нь бол одоо хэн хэрэгжилж болж исэн. Шарын өрмөж чанартай хүн эргэлүүл илүү зохимжтой гэж хэлсэн тийм. Харин эсрэгээрээ эсгээд айраг болгох юм бол хэн хэрэгжилж болох вэ? Бадганы өрмөж чанартай хүмүүст хэрэглэх юм бол илүү зохимжтой. За гүүний сүг шарын өрмөж чанартай хүн төрөө хэрэгжилж болно гэсэн бол эсрэгээрээ айраг болгоод эсэлтийн процессын болгочихсон тохиолдолд бадганы өрмөж чанартай хүн хэрэглэвэл зохимжтой. За ургамал ногооноос бас ямар хоол хүнс хэрэгжилж болох вэ гэж асуув тийм ээ. Дандаа халуун чанартай эфирийн тус агуулсан сэргээгч хүчин зүйлтэй хоол хүнсийг бас ургамлуудыг хэрэглэвэл илүү зохимжтой. Тэгээ яг энэ хүний хийшар бадгана гэд яг энэ одоо суур те онол маань өөрөө яг тухайн хүндээ тогтцсон зүйл гэдэг нь нэгээс нөгөө рүү одоо шилжиж болдго юм уу? Яг одоо хүн төрөхдөө л жишээлбэл бадган шинжийн хүн болоод төрчдөг юм уу? Энэ төлөвүүд яг вэхээр бие рүүгээ шилждэг. Одоо түрүүний бадганы хүн байж тээ тийм ээ. Хоол ундын зохицуулах замаар шарын хүн рүү шилжүүлж байна. За тэр хий өрмөж чанартай хүнийг биш тийм ээ. Мембран нь одоо сэрэгжсэн, бодис солилцоо нь ингээд алдагдсан хүнийг шарын төлөв рүү шилжүүлээд дулаан өндөр үсгдэг ийм эрч хүчтэй хүн болгож хуургаж болно. Энэ яагаад гэхээр хийшар бадган гэдэг зүйл яг ийм хүний бие махбодод байдаггүй. Энэ бол хийсвэр ойлголт. Хүний бие махбод өөрөө тэгж дасан зохицлын байдлаараа өөрчлөгддөг. Энэ нь юу нь өөрчлөгдөд вэ нөхөр эсийн мембраных нь төлөвлө өөрчлөгдөд. Энэ төлөвүүд
харьцангуй одоо бас удамшиж болно. Аливаа зүйл харьцангуй ойлголт шүү дээ, тийм ээ. Энийг өөрчлөх бүрэн боломжтой л хоол хүнсээр. Хий шар бадганы уялдаад генийн судалгааг одоо бас гадаадын эрдэмтэд хийж л байна л да. Гэхдээ одоо яг энэ бадган удамшдаг ген нь энэ байна гэсэн тогтоосон юм одоогоор бас байхгүй байгаад байна. Тэр нэг гормоны өөрчлөлт гэдэг багш аягүй чухал сэдв ярьжсэн шүү дээ. Одоо сүүлийн үед бол охтууд за эмэгтэйчүүд бол нөгөө хүүхэд олохгүй байх ч гэдэг нэг гормоны өөрчлөлтөнд орсон байна. Энэ аягүй нас залуужж байгаа. Энийг түрүүн багш бол хоолтой холбож бас ярьж ирсэн тий. Тэр талаар дэлгэрүүлээд ярил. Яг хүүхэд наснда өсвөр насны хүүхдүүдийн хоолт гэсэн үг шүү дээ, тийм ээ. Одоо 8-аас 12, 14 насны хүүхдүүд яг нөгөө эрэгтэйлэг хэв шинжээ олох, тийм ээ. Эмэгтэйлэг төрхөө олоход гол нас байдаг. Энэ үед нь энэ гормоны нийлэгчлэлтийн үндсэн суурь нь юу гэдэг вэ гэхээр өөх тос байждаг. Энэ насанд өөх тосыг зөв зохистойгоор хэрэгжилжээж тэр эстрогены гормонууд нийлэгжиж өв тэгш гоё эмэгтэйлэг бий болох. За бас зөв зохистой өөх тосыг эрэгтэй хүүхдүүд хэрэгжилжээж тэр эрэгтэйлэг хэв шинжээ хадгалсан ийм өв тэгш хүүхдүүд бий болдог. Гэтэл одоо энэ хэрэглээ бас алдагдсанаас болоод цус багталттай эмэгтэйчүүд айгүйх бий болж байна. Хүүхдүүд биений юмны зохицуулга алдагдчихж шүү дээ. Гормоноос болоод ингэснээр яг хөр нэгдүгээр цус багталттай өвчлөлтийн суурь чинь цус багталт шүү дээ. Ийм эмэгтэйчүүд бий болж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар гол аюул бол яг хөр нөгөө үр тогтох процесс алдагдаад одоо үр тогтохгүй байх аюул бол Монголд бас нүүрлээд байна. Охтууд нь бол нөгөө үр тогтохгүй, эрэгтэйчүүд нь бол одоо бас нөгөө гормоны өөрчлөлт болоод тий нэг эмэгтэйлэг шинжтэй эрэгтэй хүмүүс бий болох тий. Эмэгтэйчүүд нь яг хөхөр бас нөгөө эрэгтэйлэг шинжүүд амгаалах тий үсрэхэг шинжүүд бий болох, хөхгүй болох гэдэг юм уу тий ийм бас цаг үеэд зан характерын хувьд ч гэсэн өөрчлөгдөж штэ. Эмэгтэй чинь гоё тийм айдуу зөөлөн байх хэвээр. Гэтэл одоо бол дандаа ишүүд, дайчин, тийм батарлаг эмэгтэйчүүд их болчиход байгаа. Тий. Энэ бол ялцчгүй бас зөв хоолтой л холбоотой. Тэгэхээр бид нар бол ер нь бол хүүхдүүдэд ийм хэрэгтэй тос өөхийг нь бол өөх хэрэгтэй юм байна л гэж юмч зөвлөж байгаа гэсэн үг шүү дээ. Яг үг гэхээр тохирсон хэмжээний өөх тостой хоолыг өөх тосыг хоол хүнсэндээ оруулах л хэрэгтэй. Бид энерги их болыг юунаас авдаг вэхээр урагнаас авдаг, нүүрс уснаас авдаг, өөх тоснаас авдаг. Тэр өөх тос гэхээр одоо сүүлийн үед чинь нөгөө яг тэ хэрэглэх ёстой тос, хэрэглэх ёсгүй тос гэдэг байгаа шүү дээ. Бинд хортой гэдэг байгаа тийм. Тэрийг яаж бид мэдэрх вэ? Өөх тосыг бол бас сайн муу гэж ялах нь бас л бидний мэдлэгийн дутуугаас олж тийм ойлголт гарч ирж байна. Үнэхээр одоо бидний бие махбодод хансан өөх тосыг бол дотор нь хоёр ангилж байна. Хансан өөх тос буюу хатуу тоснууд гэсэн үг шүү дээ. Одоо зарцдаг тоснууд гэсэн. За ханаагүй өөхний тосны хүчил буюу одоо ийм шингэн төлөвтэй тоснууд байна. Тэгэхээр хэн хэрэглэх вүлээ түрүү хоёлаа ярьсан шүү дээ тийм ээ. Хансан хатуу тосыг хэн хэрэглэвэл зүгээр вүлээ? Нөгөө шарын өвөрмөц чанартай хүмүүс хэрэгжилжээж энэ хоёр тэнцвэртэй нөхцөлөө бий болгож байгаа хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ шарын өвөрмөц чанартай мембран дээр аль шингэн төлөвтэй хүнд бол энэ хатуу тос чинь сайн тос нь болоод хувирчиж байгаа. За эсрэгээр бадганы өвөрмөц чанартай ингээд мембраныхын төлөв хатуурсан боцин солилцооны эрчим нь удаашрсан хүн биш. Энэ хүнд шингэн тосыг хэрэгжилжээж тэр мембраныхын төлөвийг өөрчилдөг байхгүй юу? Тэгэхээр энэ шингэн тос надад сайн тос болоод хувирчиж байгаа. Тэгэхээр энэ хоёр тос нийлээд хинт хэрэгтэй гэхээр нөгөө хий өвөрмөц чанартай хүндээ хэрэгтэй болж байна. Одоо энэ чи ингээл би ярингууд надаа ингээл нөгөө гаднаас авдаг мэдээллүүд те одоо ингээд сошиалаар явдаг маш олон мэдээллүүд байгаа те. Тэр бол ингээд айгүй хэцүү мэдээллүүд олоод явчлаа л да. Одоо жишээлбэл энэ тосыг сайн муу гэл ингээд энэ чинь айгүй олон ялгаж байгаа. Тэгэл хүн болгон тэр мэдээллэр чинь шууд хооллол явж байгаа штэ. Эсвэл бол нэг сошиалаар нэг инфлюенсер гарч ирээл те. За энэ идэх юм бол сайн гингүүд бүгдээрээ тэрийг
гэл ороод иддэг те. Гэтэл яг үнэндээ хүн өөрийгөө таньж мэдээгүйгээс шалтгаалаад те тэр нөгөө надад юу тохирохгүй юу гэдгээ мэдхгүйгээс шалтгаалаад тэр идж байгаа хоол хүнс маань хор болох уу, хоол болох уу гэдэг маань шийдэгдээд явчихж байгаа. Яг зөв. Хүмүүс хоол руу ингэж анхаарлаа төвлөрүүлэхээ оронд өөрлөгөө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд яах вэ гэхээр өөрийнхөө энергийн нөөцлөлт болон зарцуулалт хэрэгцээг л тооцож чаддаг байх хэрэгтэй. Одоо яаж хоол, ямар технологиор хоол хийх үү, тэ хоолны зохицол гэдэг талаар л одоо тэ заагаал сургаал байдаг болохоос биш яг одоо жишээлбэл яг тэр тухайн хүний одоо тохирсон хоолыг зөвлөдөг, ярьдаг тийм газрууд бол би бас нэг сайн сонсоогүй. Яг ийм газартаа миний хувьд бол одоо тааралдаггүй л байна. Гэхдээ яах вэ гэхээр хүн нэгдүгээрс юу яддаг вэ гэхээр өөрийгөө бүрэн таньсан байх хэрэгтэй гэсэн тийм ээ. Юу хэрэгтэй вэ мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт юуг мэдэх хэрэгтэй. Хүнсээ таних хэрэгтэй шүү дээ. Энэ хоол, энэ аягтай хоол миний яг юу агуулсан энэ биеийн бодод юмар хэрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Нэгдүгээрт хүн өөрийгөө танина, хоёрдугаарт хүнсээ танина, гуравдугаарт яах вэ гэхээр энэ хоёрын харилцан үйлчлэлийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Зөв хооллолт эрүүл хүн гэдэг бол энийг л хэл. За ингээд бидний урилгыг хүлээн авч бидэнд маш гоё мэдээллээр хангасан. За бүр тэр байтугай өмнө нь биднээсээ сонсож байгаагүй тийм мэдээллийг одоо өгсөн Насалмаа доктортой баярлалаа. Тэгээд эрүүл зөв хооллолт гэдэг маань биднээсээ бодоод байгаа турах, тэ нөгөө хатуу одоо дэглэмийн доор одоо хоолоо хорих. За мөн одоо за гих мэтчлэн энэ зүйлүүд бол биш юм байна. За жишээлбэл сошиалын инфлюенсеруудын ч юм уу хин нэгний хэлж байгаа тэр мэдээллүүдээр бид нар хооллох бол буруу юм байна. Харин эсвэргээрээ бид нар өөрийгөө таньж мэдэх. За тэр хоолны одоо мөн чанарыг таньж мэдэх те тэрний хоорондын зохицолгоог таньж мэдэх мэдлэгээ бид нар өргөжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг талаар бол манайхан мэдээлэл авлаа. Ингээ дараачихаа одоо подкастаар та бүхэндээ илүү гоё дэлгэрэнгүй мэдээллийг бас өгнө. Дараагийн дугаар хүртэл баяртай.